Энэ удаагийн дугаар дээр би 99 Nights дээр Lumberjack Classic ашиглан 500 өдөр хүрэх болно. Тэгээ намайг үздэг хүмүүсийн бараг 93% нь subscribe болон like-а дараагүй сууж байдаг. Хэрв та нар намайг ойр ойрхон бичлэг оруулахыг хүсэж байвал like болон sub-а дарахаа бөө мартаарай. За бичлэгтэр орцгоё. Тийм бас сонхоод дарахаа бөө мартаарай. Та нар тэгээд бичлэгийнхаа тайтлыг хараад гайхаж байгаа. Яагаад дараа нь 600 эсвэл 1000 өдөр явахгүй ингүүл 500-аас хойш явчих гэхээр манийхэн толгой бүр ядрах гад байгаа болохоор сүүлийн дугаар болгосон байгаа. Гэхдээ яг дахиж яг 99 Nights-ийн бичлэг одоо хийхгүй гэсэн үг биш. Яг 99 Nights-ийн бичлэгүүд одоо цаашдаа одоо орж байна. Гэхдээ яг тэгж амар урт-муртлаар тоглохгүй гэсэн үг. Бас Roblox-оос өөр Minecraft бичлэг ч орж магадгүй. Гэхдээ та нар ямар тоглоом тоглохыг комментэд бичээрэй. За тэгээд би Lumberjack байгаа болохоор одоохондоо надад бөөмө зэвсэг эднэр байхгүй байгаа. Тэгээд эхний хүүхдийг аврахын тулд надаа яахааргүй нэг зэвсэг хэрэгтэй. Би одоо зөвхөн сүхээр одоо барахгүй шүү дээ. Тэгээд эхний өдөртөө чи яг хідэн mod scrap цуглуулад өнгөрөөсөн. Дараагийн өдөртөө campfire-а level 4 болгоод нэг chest-ээс нь ашигуул revolver унаад ирээд тэгээд тэр үед шүн байсан болохоор хүүхдүүдийг аврах гэхээр арай аюултай байгаад байсан болохоор дараагийн өдөртөө авахгүй болохгүй байсан. Campfire-а level 5 хүрэх гээд гадуур гинж fuel болохоор явсан. Явахаас өмнө build trade-ээс сайга сайжирсан. Тэгээ явж байх цаанд furniture trade-тэй хараад өөрийнхөө base-д зориулаад хэдэн decoration авсан. Одоо энэ challenge дээр одоо би зөвхөн 500 өдөр амьд үлдэх биш. Бас тэрнээс өмнө гайгүй гоё тухтай base барих хэрэгтэй байгаа. Тэгжиж challenge маань дуусах болно. Тэгээд яг level 5 хүрснийхаа дараа манай base руу хэдэн cultistууд дайрах гээд очиж байсан. Тэгээд энэ тохиолдолд өөрийгөө cultistуудаас хамгаалах гээд ямар ч хүмүүсийн хийдэг юмыг хийсэн. Өөртөө шилж чадсан. Тэгээ шүнжэнгөө cultistуудад зодтолцоор байгаад өглөө болцсон байсан. Тэгээ 3 дахь хүүхдийг аврах гээд явж хэдэн баагануудтай зодтолдох гээд явсан. Тэгээд дараагийн өдөрт бүх цэцгээ цуглуулад fairy дээгүүд laser cannon авсан. Ингэснээр би одоо Lumberjack-ийн чадвартай cyborg болчихоо. Юу гэсэн ч үг. За тэр ч яг тэгээд үргэлжлүүлээд campfire-а level 6 болох гээд fuel олох гээд явж тэнсэн. За тэгээд day 56 дээр campfire-а level 6 болгоод хэдэн мод цацсаар байгаад шүн болоод явж сүүлийн хүүхдийг аврахаар явсан.
Тэгээд 4 дахь хүүхдийг аваад хүн бүр мэдээчих хэрэг шуналтай байдаг болохоор шууд гэртээ харилгүй лүүдлэхээр одоо левел 6-ийн А хэсгээр лүүдэхээр явсан. Тэгээд бүх хүүхдүүдэд аварцсан байсан болохоор одоо бейсээ барих ажилдаа анхаарал Stronghold руу явж Chainsaw авах гээд явсан. Stronghold-д цэвэрлснээр Ruby Chase нь харамсалтайгаар Raid шилд унтсан. Тэгээд 90 хоног дээр Volcano Biome-оос хэдэн колдист жимүүд авах гээд телепортер хийсэн. Тэгээд 108 хоног дээр явж түүний чигтээд цэцэг өгөөд хариуд нь Chainsaw арай гэж авсан. Тэгээд арай гэж Stronghold-ыг цэвэрлсний дараа Ruby Chase-ийн ухахад Thor Nano биш оромтын Kunayo над ирсэн. Тэгээд орой болохоос өмнө жаахан явж Scrap цуглуулахаар явсан. Тэгээд жаахан явж гэж хаашаа нэг хасаж орой болцсон байсан. Тэгээд юмнуудад цуглуулад base барьж эхэлсэн. Эхлээд би хэдэн мод цуглуулж base-ийнхаа ханыг барьж эхэлсэн. Base барих дундуура уйдад дахиад Stronghold лүүдэхээр явсан.
A few minutes later. Бейсийнхаа гаднах ханыг барьж дуусгасны дараа доторх маань амар замбраагүй байсан болохоор жаахан зэгцэлж чимгэлэхээр болсон. 2000 years later. За тэгээд бейс барьж дуусгасны дараа 423 дахь өдөр болсон байсан. Тэгээд 500 өдөр болохоос өмнө Ruby чиглэлсэн гайгүй Thorn Armor авъя гэж бодсон. За тэгээд Stronghold-оос буцаад ирээд одоохондоо бейс маань ийм болсон байгаа. Тэгээд үлдсэн өдөр дээр ч яг нэг амар ойлгохтой юм хийв болохоор шууд ер нь бол их ихтэй л тэгэл F гэл хийсэнтэй. За тэгээд бид эцэст нь Day 500 хүрч чадлаа. Тэгээд энэ series-ийг дуустал үзэж эсвэл хүмүүстээ одоо бүгдэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн эпизод дээр уулзцгаая. Түр баяртай.